За сайн байцгаана уу? Өнөөдрийн нэвтрүүлэг маань эстетик гоо сайхны эмнэлэг буюу Чингүү эмчийнхаа эмнэлэг дээрээс дахин та бүхэндээ хүрж байна. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгийн нэгэн онцлог бол үнэхээр өнөөдрийн танилцуулах энэ үйлчлэгээнд би өөрийн биеэр орно. Яг надад ямар процесс, ямар мэдрэмж, ямар таашаалыг төрүүлж байгааг би та бүхэндээ шууд хүргэх болно. Ингээд нэвтрүүлэгтэй хамтдаа гараа. За миний хувьд бол гадагшаа татгшаа их явж галуу шувны их мах их иддэг хүн. Тэгээд бас мэдээж дэлхийн дахинд хамгийн их эрэлттэй, хамгийн их нэгдүгээрт үнэхээр эрүүл мэндийн хувьд бол ахиц дэвшилтэй мундаг үйлчлэгээнүүд юу гэдгийг бас сонирхож явдаг. Тэгээд 2-3 жилийн өмнө сонсч ирсэн судасны лазер гэдэг үнэхээр нөгөө судсаар им явуулаад хүнийг эмчилдэг байсан бол судсаар лазер явуулж бүр хүний үүдэл эстэй хүний бүр эд эсийн түвшинд очиж эмчилгээ явуулж болдог юм гэдгийг би бүр өөрөө сонсч ирсэн. Тэгээд за өнөөдрийн хувьд бол үнэхээр Чингүү эмчийн эмнэлэг дээр энэ үйлчлэгээ ороод иржээ. Яг яаж ажилтдаг талаар та бас танилцуулаач. Мэдээж энэ гоё аппарат нэмж байгаа ч тийм. Та түрүү их гоё хэллээ нөө эсийн түвшин гэдэг тийм. Яг өндөө эсээс доош үйлчлэнэ. Хүний хувьд бол митохондрум гэж их ярьдаг тийм. Тэр нь бол хүний нэгсэндээ станц гэх юм уу те энерги дэмж үүсээд тэр нь буцаад тэр эсийг амьдрах бүх ухаадаг те тэр энэ лазер тэр нь нөлөөлнө. Бид нар энэ болохоор 6 төрлийн эмнэлгийн зориулсан туяа гэж бодож байна. Тухайн туяаных нь өөрийнх нь онцлогоо шалтгаалаад хүний эс буюу амьд эс өөр үйлчлэг үзүүлнэ гэж бодож байна те. Судсаар хүчит өргөж хүний бүх эсээр очтойгоо адилхан цусны эс энэ очсон туяа те энерги бүх эсдэр очиж чадна гэсэн. Ямар ч хүн хэлж болох вэ? Тийм ямар ч хүн хэлнэ. 2 наснаас дээш насны бүх хүмүүсийг хүн хэлж болно. Болохгүй хүн бол шингэн алдсан хүн хэлж болохгүй. За үзгүй. За үзье. Надад бол их сонирхолтой санагдав. Хийх үед эхлээд судсанд орох порт үүсгэх хэрэгтэй. Тэгэхээр энэ нь болохоор юм уян кабель суулгана. Интернет шилдэг кабель явдаг шиг. Цаасан туяа шилэн кабель явна. За хамгийн түрүүнд яагаад улаан гэрлэлээр эхэлдэг юм? Улаан гэрэл ерөнхийдөө бол хамгийн их тархлаа дэмждэг, эрчим хүч, энерги өгдөг. Тэгээд өрөвсөл тардаг гэрэл. Цусны эргэлтийг сайжруулдаг гэж юм те. Тэгээд гэмтсэн эсийг, эд эсийг нөхөн сэргээдэг, эсийн үйл ажиллагааг сайжруулах, тархлааны систем. Нэг эсийн цус 1 секунд ч нэг газараа байхгүй. Байнга эргэлдэж явж байгаа. Энээс явсан зүс бүгдэн ингээд таны эс ингээд биеэр тойроод буцаад эмчээ ирэхэд дунджаар 10 минут бол. Тэгэхээр эргэлдээ явж байгаа таны бүх эсүүдийг нэгсэндээ бүх эсдэр энэ гэрлийн энерги хүчин гэж ойлгож болно. Чүчид халуун ирэх юм уу? Нэг юм бэ? Халуун яагаад энэ энерги орж байгаа юм? Энерги орж байна тийм. Энерги орж байгаа нь яагаад та их халуун нэмдэг бол цус өөрөө тэр энергийг аваад яваад байгаа байхгүй. Урсаад байгаа байхгүй. Хаван бууруулдаг гэхэр чинь надад маш бас сонирхолтой санагдаад байгаа. Дээрээс нь яг үнийг хэлэхэд харшил гэдэг юм аимшигтай болчих тий . Яг харшлыг өөрийг нь харшилч өөрөө иммуны буюу дархлааны өвчин тий. Энэ тэгэхээр тэрийг уг өвчнийг нь бол сайн эмчлэхгүй ч гэсэн харшлын симптом буюу хамар бит өөрөх нүд захнах галанзын тий тэрийг дарна. Хавдар гэж хүмүүс ярьдаг. Ер нь бол гор суур нь бол өрөвсөл байхгүй тий. Урт хугацаанд нэг газар байнга өрөвсөлтэй байгаад ах юм бол тэр нь явандаа янз янзын болж хөөрөх магадлал маш өндөр. Тэгэхээр тийм хүний бид өрөвстэй газрууд байх юм бол энэ туяа гэрлүүд тэрийг эмчилнэ гэсэн үг. Дээрээс нь бидний тархлааг дэмжиж өгөөд тэр өрсөлийг бүршээ дахиад даах тусуулна гэсэн үг тийм. За ямар ч гэсэн 2 дахь өнгө ногоон өнгө ороод ирлээ тийм. За ногоон өнгөний чинь нэг урамбал ногоо бол санагдчихээн да. Ногоон өнгөний онцлог юм бол хамгийн их хүчлэгчийн бактамжийг ихсэж өгдөг өнгө. Тэгэхээр энийг хийхээр ядаргаан хүн зорно. Цусаан хүн сайж байна. За. Тамирчин хүн ч юм уу хүчит төрөгчийн их ачаал авдаг хүн гэж байна тийм. Тэр хүмүүс илүү хүчит төрөгчийн бактамжийг сайж. Жирэмсэн их хэлж болно. Оо тийм үү. Вау, дараа чи төлөстэй бас тийм. Мундаг юм шүү дээ. За 3 дахь гэрэл нь цэнхэр гэрэл залгаж байна. Тэгээ цэнхэр гэрэл бол ерөөсөө нэг л юмыг л миний ой танд юу гэж орж иж байгаа гэхээр анти эйжинг. Хөвшрөлтийг удаашруулдаг, хөвшрөлтийн эсрэг үйлчлэгээ үзүүлдэг. Тэгээ яг энэ гэрэл дундаас хамгийн хүчтэй бас биед жоох мэдрэгдэх талаасаа
илүү байх юм байна. Тэгээд зарим хүмүүс болохоор жоохон судас дагаж ингэж янгин юугддаг гэж. Миний хувьд бол нэг хайхтар янгинахгүй байна. Хөшрөөг байгаа юм билгүү. Цэнгэр гэрэл ер нь хамгийн хүчтэй гэрэл. Тэгэхээр бас их хүчтэй явахгүй. 50% хүчтэй яв. Зөв. Одоо ирээдүйд чи хүн чинь 100 200 наслна гэдэг байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр чинь тэр л одоо энэ технологид холбоотой болчиход байна, тийм. Бид нэр бол хөвшилтийг зогсоож л мэдээж чадахгүй. Хөвшилтийг удаашуулад хөвшрөх процессыг эрүүл болгож ийн гэж байна, тийм. Өвчин цуглаандаас хоол тэгж амьдрах тийм замын боломж олгож байна гэж болох юм уу, тийм. Орчин үеийн технологи. Вирусын ханиад тусчлаач гэдэг юм уу, тийм. Нэгдүгээр дээрэс нь хоёрдугаарт маш түгээмэл хэрэглэгддэг зүйл бол мэдээж антибиотикийн хэрэглээ буруу хэрэглэнээс болоод мөөгөн цэг гэдэг асуудал чинь бүр асар их эмэгтэйчүүдийг зовоод. Тэгээд эрчүүдийг ч гэсэн бас зовоод. Тэгэхээр яг тэр хитягаан туяаны лазер тэр эмчилгээ болохоор бүр тэр мөөгөн цэгийг юугүй устгадаг. Тэр бол бас гайхамшигтай санагдаж байна. Хитягаан туяа болохоор яг тийм бичил одоо бактери, вирус, мөөгөн цэрэг хүний биед байгаа. Утгах чадвартай. Одоо ингээл хоолой өвдөл хүмүүс их ирдэг тийм хөөд баг хийж яхад зарим хүмүүс тэр доороо бараг багц мэдрэмжтэй шүү дээ. Багасна. Ханаа төрхөйл ингээл жоохон ингээл вирусын гаралтай ханаа ч юм ингээл жоохон хавар битүүрээ шингэн мэн үсэт ирэхэд бас тэгэл дарна. За ямар ч байсан бас нэг юм болохоор нөгөө нойр хөдөлт гэж юм байна шүү дээ. Зүгээр л ингээл унтчих гэхээр л 1-р, 2-р, 3-р, 4-р, 5-р гэж бодлоод орж ирж идэг тийм. Тэгэнгүүт за одоо болио. Одоо хоньо тоолъё гэж л хонь тоолно тийм. Тэгээ хонь 1000 хүрэхэр чинь одоо нөгөө 1000 хүрсэн хоньоос хаана хашхуу машхууж болтой гэх мэтсэн эмгтэй хүний бодол гэдэг аимшигтай хязгаарг байдаг. Тэгээд тэр нь юунд төрдөг вэ мэдээж нойргодол. Тэгээд нойргодолд бас хамгийн их одоо тусалдаг гэрэл нь болохоор шар гэрэл байгаа гэж байна тийм. Хүүхдүүдтэй шар гэрэл нь одоо та бүхэнд бас туслах нь шүү дээ. Ерөнхийдөө ингээд нэг гэрлүүдийн ингээд гоё ингээд манах юм логотой. За ямар гоё. Наач маяг болсон. Тусал гэсэн утгатай. Тэгээ өнгөөр нь яалтгсан. Тэгээд ингээд хүн ингээд харахад ерөөхдөө ойлгоно. Наривчж үзээг бол энэ дээр ингээд яг ямар юу бичсэн байна. За танай имлэг дээр одоо ирээд хизээч хамаагүй одоо тэ цаг аваад хийлгэж болно. Тийм үү? Тий, яг хүчин чадал гэх юм бол нэг зэрэг 2 хүн хийлгэж болно. Зөв. Тэгээ сүүлийн үед бол лазерын одоо энэ эмчилгээгээр танай имлэг үнэхээр ялтчгүй хөл гიშгэх зайгүй байгааг сонссон юм байна. Та нарийн ингээд сүүлд ингээд хараарай бүгд хоорондоо холбоотой. Энийгээ дэмждэг те одоо чинь өөх соруулаад тодорхой хэмжээний мессеж бүр явах юм бол тэрний өмнө дараа манайх лазерт оруулдаг байхгүй. Тэгэхээр эдгэрэлт нь хурдан ямар нэгэн хүндрэлүүд байхгүй өрсөл дараад нь шархуутай идэх гэдэг юм бол тийм. Тэгэхээр ингээд эмнэлгүүд хоорондоо юм жоо уялдаа холбоотой. Тэгээд нэг нэгнийгээ дэмждэг тийм эмнэлгүүд байгаа та. За дараагийн гэрэл маань шар гэрлийг залгачлаа. Тэгээд яг шар гэрлийн хамгийн хүчтэй одоо үзүүлэх нөлөө нь юу вэ? Одоо хүчтэйг нь лэр. Одоо юусэн бүрээс ярихгүй юм. Юу нь бол шар гэрлийг анти стресс гэж ойлгож байна. Анти стресс. Стрессийн бууруулах. Тайвшруулах. Тайвшруулах юм тийм. Тайвшруулдаг гэрэл дебет бидийг үүсгэх чадвартай. Тэгээд тийм гэрлэхгүй шар гэрэл. Нарны гэрэл гэж ойлгож байна. Хүний бие организмыг удирдах чадвартай витамин. За тэгвэл тэрийг яг ингээд лазераар хүчиж байгаа юм байна тий. Би бол ер нь их тийм баярлаж явдаг. Уусаа баярлуулчих явдаг одоо мэдгүй. Одоо энэ бол яг мэрэгжлийн онцлог гэж хэлж байна. Тэгээд яг энэ шар гэрэл ингээд орсон чинь өөрөө ирэхгүй нэг сэтгэл хөнгөрөөдөж явшиг инээд хүрээ хийж байгаа юм шиг нэг тийм мэдрэмж төрж байна гэдгээ та бүхэнтэйгээ хуваалцаж байгаа шүү. Би яг ингээд энэ гэрлийн эмчилгээнд яг одоо өнөөдрийн үед анх удаага орж үзэж байна. Тэгээд магадгүй жаахан халуун орхих тиймэрхүү маягийн мэдрэмжийг надад бол орж ирж байна. Өвдөх зүйл бол огт байхгүй. За Токио Таверт байрлах эстетик гоо сайхны имлэг. Тэгээд дээр нь мэдээж чингүү эмчээр өөрийнхөө биеэр энд та бүхэнд тайлбарлаж тэгээд миний бие дээр бүр ингээд одоо бас хийж туршиж үзлээ. Тэгээд энэ суцны лазер эмчилгээг би магадгүй жаахан стресстэй дээрээс нь хавгнах гад байдаг. Тэгээд нойр муутай инкри хайрт найз хүүхнүүдтэй бүгдээр нь зөвлөж байна. Ингээд та бүхнийг чингүү эмчийнхаа имлэг дээр урьж байна.